Зарим үчин 4 бэлтгэлээ төлж шүү дээ. 4:30 бэлтгэлээ тарчаал орой нэг 9-8 гэл яг унтдаг юм билүүгээл зараал дуусаад ахнарын зодог модог массаж кимам угаагаал байж идэл багш залгана. Салдаг тойрог дуудана. Зайсан шатанд явах гэл. Тэр өөрөө юу? Тэр чинь тэгээд битгооч ямар ч тайлбар байхгүй. Тэгээд ухсгаар гараад зүгээр тэр том арслан тий хоёлоо гараад нэг солих хувцасаа сүнгэлж аваад. Тэгэл өвлөм бол хамаагүй шүү дээ. Тэгээд битгооч чинь 3 юм уу 5 гардаг гэсэн. Тэгээ таараа автобус ослоо яваа юу гэдэг. Тэгээ багш нэг 8 юм уу 9 явна гэл. Тэгээ ерөнхийдөө багшлаа өөрөө юу? Тий. Багш ерөнхийдөө тийм тоонд их анхаарал өгдөг. Ер нь нөгөө бэлгэлээ болоо тий. Эсвэл давах тийм зорилго тавьдаг байсан юм уу? Ер нь л шатанд 8 эсэл өгдөгсөн. Ер нь үзүүл хүрээнд үлдэнэ гэж. Бит хоёр тань 3 юм уу 5 гарчаал. Тэгээ доош бол нэг цай уулуучаал. За та хоёрын удаа автобус өгч. Тэгээд бит хоёр нэг заримдаа хувцас солиулсаар өвд бол чангаш цаан татуулсан юм байлаа. Тэгээ нөгөөт нь айгуу автобус орой хөдөө аж ахуйгаас чинь амар дүүрэн. Тэгээд цүнхтэй хувцаа чирнэ хүмүүс хараалгана. Тэгээ хоёр тарган нөхөр бас нэг тэр үуч бас харагдаа. Одоо яг бас бичсэн.